Дараагийн мэдээ хүргэе. Монголын хоккейн 2018-аас 2019 оны плей-оффын тоглолтууд Эрдэнэ дотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Хангард клубын Хангард баг, Холаст компани Холаст баг, Шарын гол компани Шарын гол баг, Багнуур хувьцаат компани Багнуур багуудын хооронд шигшээ тоглолтууд өнөөдөр эхэллээ. Монголын хоккей холбооны 2018-аас 2019 оны лигийн тэмцээн 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн 2018 оны 12 дугаар сард Дархан уул аймагт эхэлсэн бол өнөөдөр Эрдэнэ хотноо шигшээ тоглолтуудаа эхлэж байна. Тус тэмцээн нь энэ сарын 21-ээс 24-ний хооронд тоглож аварга шалгаруулах юм байна. Яг одоо бол Орхон аймгийн Эрдэнэ хотноо Монголын хоккей холбооны лигийн 2018-аас 19 оны лигийн плей-оффын тоглолт болж байна. 18-аас 19 оны лиг маань Улаанбаатар Дархан уул аймгийн Дархан хотноо 18 оны 12 сард 4 багийн бүрэлдэхүүнтэй эхэлсэн байгаа. Одоо шигшээ тоглолтууд маань Орхон аймгийн Эрдэнэ хотноо үргэлжилж байна. Одоо шигшээ тоглолтод бол Эрдэнэ хотын Хангард спорт клубын Хангард баг, Пласт компани Отгоо клубын Пласт багууд, Шарын гол хувьцаат компани Шарын гол баг, Багнуур хувьцаат компани Багнуур багуудын хооронд шигшээ тоглолтууд маань явагдаж байна. Одоо Монгол улсын насан туршидын шигшээ баг маань одоо 3 сарын 1-ээс 3 сарын 10-ны хооронд Малайз улсын Куала-Лампур хотноо болох Asian Challenge Cup тэмцээнд явахд бэлэн болоод шигшээ багийн тамирчид дэлхийн сургуультаа базааж байна. Мөн өмнөх жилийн амжилт гэх юм бол бид нар энэ тэмцээндээ 3 Asian Challenge Cup тэмцээнд 3 хүрэл медаль, 1 мөнгөн медаль, өнгөрсөн жил буюу 17-аас 18 жил бид нар алтан медалийг авч авраг болсон байгаа. Монгол улсад хоккейн спорт нь 1960-аад оноос эхлэн өсөж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 10 клубын ахмад, дунд, өсвөр нас гэсэн хүүхэд залуучууд лигийн тамирчид нийлээд 1500 гаруй идэвхтэй тамирчид хоккейн спортоор хичээллэж байна.